оруулчихсан гэдэг эцэг эхийн хүсэл энийг яагаад ч бид нар буруутгах боломжгүй. Хинч дээрлэхэл эсвэл би энэ хүүхдийг дээрлэгдэг ингээ байж ах хэрэгтэй. Ийм л байдаг гэдэг. Тэгэхээр нөгөө Австралийн сургуулийн бүүлэн гэдэг асуудлыг буюу дээрлэхэлтийг ер нь яаж шийдсэн болоо гэдэг асуултанд би хариулт авмаар санагдсан. Энэ талаар ярилцсанаа. За Мегмар Гаргиминд энд болохоор Австралид одоо энэ ангийн зохион байгуулалтыг болохоор жил болгон классын буюу нөгөө шинээр зохион байгуулдаг. Тэрний яах вэ гэхээр тухайд одоо нөгөө нэг анги дэвших хүүхдүүдийг болохоор бүгдийг ингээ хольж агаад тэгээд дараагийн анги руу ороход нь дахиад шинэ анги үүсгэждэг. За тэгээд дээрээс нэмээд багш нарыг бас ялгаагүйгээр одоо нэг анги даасан нэг ангитаагаа л одоо бага ангийн дуустал нь хамт явуулахгүйгээр жил болгон ингээ шинэ багш одоо байгаа багш нараа бас ингээ хооронд нь сольждаг ангиуд та. Тэгэхээр ер нь бол хүүхэд жил болгон бусад ангийн одоо хүүхдүүдтэй холилдсон шинэ ангид ордог. Тэгээд бас нөгөө шинэ багш нартайгаа уулздаг гэсэн үг. Тэгэхээр заавал одоо юу гэдээ ингээл тэр багш л үнэхээр сайн гэж энэ тэр багшийн ангид л би хүүхдээ оруулах юмсан гэдэг эцэг эхийн хүсэл энийг яагаад ч бид нар буруутгах боломжгүй. Хинч үр хүүхдийн хандлал сайн сайхныг л хүснэ. Гэхдээ яг үндэ тэр сайн гэж нэрлэгдээд байгаа тэр сургуульд байгаа багшийн анги чинь өөрөө лимиттэй дээ. Нэг магадгүй 40, 50, 30 ч юм уу те ингээл тэр хүүхд тийм тооны хүүхд ороод ингээл дуусах юм лимиттэй байдаг. Тэгэхээр яагаад тэр сайн багшийг бүгдээрээ бүх хүүхэд авч болохгүй гэж. Яагаад тэр сайн багшийн хичээлд бүгдээрээ сууж болохгүй гэж нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь эцэг эхчүүд бидний харж байгаа сайн багш, хүүхдийн харж байгаа сайн багш хоёр бас л хоорондоо ингээд авцалдахгүй байж болно. Тэгэхээр багш болгоны давуу талуудыг жил болгоо ингэж анги солигдоход бас хүүхдүүд яг ихээр авах боломжтой байдаг. За тэгээ энэ тогтолцоогоос ер нь бол эхэлсэн юм байна. За тэгээ хайгаад үзсэн чинь 1970-аас 1990 оны хооронд бол одоо энэ судалгааны ажил өөрчлөлтүүд бол хийгдэж явсан юм байна. За тэгээд the fixed class, the flexible grouping, за тэгээ reclassing гэдэг энэ системүүдийг ерөнхийдөө бол та бүхэн хайгаад үзэх юм бол бүр дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой шүү. За энэ онолууд дээр өнөөдөр бол тулгуурлагдаж тайлбарлагдана. За яг уламжлалт тогтолцоо гэдэг байгаа хгүй тэр нь болохоор яг манай бидний одоо явж байгаагаар ингээд нэг багш дааж аваад бага ингээд дуустал нь явдаг. Эсвэл ингээд дунд ангидаа ч юм уу ингээд тэгээд дараагийн түвшин рүүгээ ингээд орохороо нэг ангиараа явсаар агаад дуусгадаг. За энэний сайн тал байгаа. Энэ уламжлалт тогтолцооны сайн тал мэдээж байгаа. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээрт хүүхдүүд бол ингээд үнэхээр сайн найзуудтай болох боломжтой. Тасралтгүй хамт явж байгаа учраас. За тэгээд сэтгэл зүйн хувьд бол энэ хүүхдүүд аюулгүй гэж үздэг. Тэ зарим талаараа. Тэгтээ энэ бүтэн биш. Зарим талаараа. Яг гэвэл ингээл нэг л тогтсон ангидаа л байгаа л нэг л тогтсон хүүхдүүдтэйгээ л уулзаал ингээл жил болгон 9 сарын 1-нд ороод ирэхэд нөгөө л хүүхдүүд маань байгаад байгаа учраас ингээд ямар ч тийм шин чаленжчгүй, айдсчгүй ингээл за одоо би нэг ийм л хүндээ эсвэл за энэ манай л ангийнхандаа гэл ингээл байдаг ийм сэтгэл зүйн үед бол аюулгүй гэсэн ийм хоёр давуу талыг бол өгж гин. За харин сул тал нь юу вэ гэхээр нэгдүгээрт бол хүүхдэд ингээ ялгуурлыг нэмэгдүүлдэг юм байна. Тэгээд та сул хүүхдүүдийг бол улам хоцроодог. Тэгээ яагаад гэвэл манай энэ сайн энэ бол муу гэд ингээд ангилчдаг. Тэгээ тэр ангиллаараа тэр хүүхэд одоо тэгэл бага ангитай тэр чигтээ явдаг, дунд ангитай тэр чигтээ явдаг, ахлах ангитай тэр чигтээ явдаг. Тэгэхээр энэ бол ангиллыг ингээд нэмэгдүүлдэг юм байна. За тэгээд би сул тэгээ би ч одоо муу сурдаг. Би ч н одоо нэг ийм гэдэг ийм англи руу хүүхд ингээ яваад орчихгонгууд тэгээ тэр орчиндоо л байгаад байгаа учраас тэр хүүхдэд дахиад нэг шинээр өөрийгөө сориод үзье, дахиад ингэчий гэсэн ийм боломж бол одоо гарч ирэх нэг ховор бөгөөд ийм хязгаарлагдмал байд юм байна. Ингээд сул тал нь бол одоо хүүхд тэрээ өөрийгөө сул гэж үзвэл улам ингэж хоцрогдох одоо магадaltaй байдаг. За тэгээд нийгмийн анги үүсдэг гэдэг. Ангилал үүсдэг гинэ. Тэр нь одоо юу гэдэг нь те манай онцчуудын нэ манай сайчуудын нэ тэр гэл нэг ийм ангиллууд үүсдэг штэ. Тэгэхээр анги дотор ч гэсэн ийм ангиллууд байдаг. Тэгэхээр ийм ангилал үүсэх одоо гол шалтгаан бол энэ уламжлалт тогтолцоо гэж үздэг юм байна.
За тэгээд дэлгэрүүлж харахыг хүсэх юм бол та бүхэн энэ pair effect гэд тэгээд энэ хоёр хүний судалгааны ажлуудыг хараараа. Энэ дээр бол бүр дэлгэрэнгүй гээр одоо энэ хийгдсэн юм судалгааны ажлууд бол байна. За тэгээ багшийг нөгөө нэг бас жил болгон ингээд сольждаг гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр юу гэж ийнэ гэсэн чинь ер нь хүүхдүүд бол багшийн нөлөөлөл мэдээж хамгийн өндөр тий. Тэр багшийн нөлөөлөл одоо тэр ангийн багшийн хүүхдүүд нэг тим гэл ингээд удаан ингээ явахаар ч угсаа тодорхойлт үүсчдэг штэ тий. Тэгэхээр чин энэ нэг талдаа бол сайн юм байна. Гэхдээ нөгөө талдаа энэ удаан үргэлжлэх юм бол бас асуудалтай юм байна. Яг дөрвөл гээд өөрийн ирэхгүй манай А-гийнхэн сайн, манай Б-гийнхэн муу гэдэг ийм англи руу одоо шууд ингээд оруулцдаг юм байна. Тэгээ тэр нь ингээд тухайн хүүхдийн насан туршид нь нөлөөлөл бас болд юм байна. За тэгээ дээрэс нэмээд бас яг ийм ангиар ингээд одоо энэ уламжлалтаар ингээд хэд удаан ингээд явж байгаа нөхцөлд бол тухайн тухгүй байдлаасаа бол хүүхдүүд гарч болно гэдэг ийм ойлголтыг бас мэддэггүй гэх юм уу та тий. Би энд ингээл байж ах хэвээр энэ ингээл миний анги тий. Одоо би ингээл муугаараа эсвэл энэ хүүхд намайг дээрлэхэл эсвэл би энэ хүүхдийг дээрлэгдэг ингээ байж ах хэрэгтэй. Ийм л байдаг гэдэг. Тэгэхээр нөгөө нэг жил болгон ангийг ингээ хольчих юм бол дахиад тэр хүүхдэд шинэ боломж үүснэ, өөрийгөө дахиад шинээр харуулах боломжууд үүснэ. Нэгдүгээрт, хоёрдугаарт бас шинэ багш нартай уулзж байгаа учраас тухайн багш нөгөө нэг хүүхдүүдийг яаж одоо багш болгоны сайн гэж харах дүгнэх өнцгүүд өөр. Тэгэхээр тэрэнд нь тохируулаад хүүхдүүд ч гэсэндээ олон талт юм харилцааны арга хэлбэрүүдэд яадаг вэ гэхээр суралцдаг. За тэгээд би юм тухгүй зам бүсээсээ гарч болох юм байна штэ. Эсвэл юу гэдгийг те би бас ийм байгаад иж болохгүй юм байна. Ийм соёл бас өөр байж болд юм байна штэ гэх мэтлэнгийн олон зүйлсүүдийг хүүхдүүд эндээс яадаг вэ гэхээр суралцдаг юм байна. Гэнт Австралид ингээ ангийг яг ингээ жил болгон сольж байгаа, зөвтгөж байгаа судалгааны ажлууд нь болохоор нэгдүгээр бол хүүхдийн нийгмийн чадвар бол сайжирнаа. Тэгээ нийгэмдэр гараад өөрийгөө илэрхийлж чаддаг хинтэй ч гэсэн ямар ч хүмүүстэй хамаагүй ингээ харилцмаар байл харилцаж болдог. Эсвэл тухгүй бүсээсээ гарч болдог, чаддаг ийм нийгмийн харилцааны чадвар сайжирна гэж үзэж байна. За тэгээ дараагаар нь болохоор бүлийн буурна гэж байгаа. Өөрөөр хэлбэл жил бүр ингээ анги өөрчлөгдснөөрөө одоо нөгөө хүүхд нэг тийм англи руу яваад орохгүйгээр ингээ шин ингээд найзуудтай шин ингээ хүрээлэлтэй болоод ингээ явдаг учраас энэ бүлинг гэдэг зүйл бол буурна гэж үзэж байна. Гэдэг ийм гацаан дээр одоо хүүхд ингэж одоо ингээд гацаад үлдэхгүй те байх юм боломжтой, өөрийгөө хүүхд шинээр нээж харуулах боломжтой. За тэгээд найзын ийм хаалттай бүлэглэл групп энэ төр ингээд үүсэхгүй байх бас ийм давуу талтай. За тэгээд мөн багш сурагч хоорондоо таарахгүй байх юм үзэгдэл бол уламжлалт дээр бол байдаг. Өөрөөр хэлбэл багшийн одоо муу сайн гэдэг тэр үзлийн англиар хүүхдүүд ингээ англигдчихэдэг л гэж энэ дээр үзээд байна л да. Тэгэхээр ингээ жил болгон багшийг сольчхоор тэр хүүхэд тэр ингээд одоо муу гэдэг англи руу тэр багшийн үзлийн муу гэдэг англи руу бол орохгүйгээр өөр багш нар ингээд ирээд өөрийгөө шинээр нээх боломжууд бол одоо бий болно гэж үзэж байна. За тэгээд дахиад нөгөө бүлийн гэдэг зүйл бол удаан үргэлжлэхгүй. Ингээл дахиад ингээ шинээр бүх зүйл шинээр ингээ солигдчихдаг болохоор боломжтой гэж ингэж үтсэн байна. За тэгээ яг амьдрал дээр энэ Австрали дээр яадаг вэ гэхээр 9 сарын одоо манайхаар бол 9 сарын 1-нд хичээл эхэлнэ. Гэхдээ 5 сард одоо 1-2 хүүхдийн одоо сайн найзуудтайгаа одоо хамт ямар одоо хинтээ хамтаа ингэж орох вэ гэдэг одоо хүсэлтийг нь бол хүүхдүүдээс авдаг. За тэгээд бүр ингэж заавал тэрийг одоо бүр ингээд оруулах гадахгүй. Гэхдээ ер нь бол ингээд тухтай байх үүднээс 1-2 хүүхдийн нэрүүдийг бол авдаг. Ингээд хичээл амрахаас зарим сургууль 1 сарын өмнө, зарим сургууль бол 14 өдрийн өмнө шинэ ангийн хуваарийг явуулаад тэгээд тэр нөгөө хольсон ангийнхаа хүүхдүүдтэйгээ хичээл ингээд эхэлдэг. Хичээл нь явагддаг. Тэгэхээр ер нь хичээл амрахаас 1 сараас 14 өдрийн өмнө бол
1 сар эсвэл 14 хоногийн өмнө хүүхдүүд шинэ одоо ангийнхантайгаа хичээлдээ суугаад эхэлдэг гэсэн үг байна. Тэгэхээр 9 сарын 1-нд одоо хичээлд ороход одоо хинтээ нэг анги үлээ юу илээ гэдэг ингээ учраа олохгүй хичээл амрахад ингээ бүх зүйлийнхаа учрыг олоод ингээ сүүлийн угаасаа ингээ хичээл амрах төхөөд тэрхэж ингээ бүх зүйл жоохон салгардаад эхэлдэг шүү дээ тий. Тэгэхээр тэр хугацаанд нь энэ анги зохион байгуулалтынхаа бүх юмнуудыг хийгээд дуусгачдаг. Тэгээд 9 сарын 1-нд ирэхэд бол хүүхдүүд тий би энэ ангид байгаа, энэ багштайгаа, энэ хүүхдүүд хамт байгаа гэдгээ ерөнхийдөө бол мэдээд за тэгээд бусад хүүхдүүдээс магадгүй ангийнхаа хүүхдүүдийн мэдээллийг цуглуулдаг ч юм уу те ямар хүүхд вэ энэ төр гэд авдагч гэдэг юм. Ер нь ингээд өөрийгөө бэлтгэх зүйлийг бол одоо амралтын хугацаанд хийх боломжийг бол хүүхдэд яадаг вэ гэхээр олгодог. Бас энэ дэр бүх сургууль 100% ингээл бүх хүүхдүүдийг холчдгоо гэвэл бас үгүй гэж байна. За тэгээд 100% ингээ бүх хүүхдүүдийг ингээ холчдөг. Тэ одоо жишээ нь бүх 6 дахь анги хүүхдүүдээ бүгдийг нь хольж байгаа дахиад шинээр анги үүсгэх нь гэсэн үг байхгүй. Эсвэл бүх 7 дугаар анги хүүхдүүд ч юм уу бүгдийг нь холио дахиад шинээр анги үүсгэн гэсэн үг. За гэхдээ зарим сургуулиуд бол 30-аас 50%-ийг нь бас холдгоо гэж энэ дээр бичсэн байна. Тэгэхээр энэ нь болохоор нэг хүүхдийн найзын орчинг хадгалах зорилготой гинэ. Тэгээд тодорхой хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 10 жилийн хүүхдүүдийн ангийн зохион байгуулалтыг яаж хийдэг вэ гэдгийг та бүхэндээ товчхон тайлбарлалаа. Тэгээд коммент хэсэгт одоо өөр улсуудад байгаа туршлагаасаа бас хуваалцаарай. За тэгээд мөн Австралийн өөр хотуудад амьдарч байгаа ч юм уу тий хүмүүс байгаа бол бас өөрийнхөө сэтгэгдэл туршлагуудаасаа хуваалцаарай. Тэг өнөөдөр хэрвээ одоо Монголд хэрвээ сургууль дээр иймэрхүү өөрчлөлтийг хийхээр зорж байгаа тэгээд яг энэ практик туршлага хэрэгтэй байгаа бол тийм хүмүүсээ л надтай бас холбогдож болно шүү. Би өөрийнхөө чадах хэмжээгээрээ Австралид байгаа дээрээ одоо олж чадах материалуудаа олж өгөх. За тэгэл одоо манай 2 хүүхдийн сургуулаас ингээ над өдөр болгон ирж байгаа имэйл эцэг эхчүүдэд өгж байгаа зааварчилгаануудыг бол би бүх чадлаараа хуваалцахад бол бэлэн байгаа шүү. Ингээд өнөөдөр суралцаад маргааш туршицгаая. Сараас миний бод байлаа.